Чингис хаан өөрөө Персид байлдаа явж байгаа. 20,000 цэргүүгөө Сүбэдэг Орос руу явуулаад эзлүүлчихэж байгаа. Гэтэл дахиад энд 4-5,000 км-ийн зайд улсын одоо Мухлай өрлөг маань 20,000 зэрэгтэй зөрчтэй улстай байлдсан явж байгаа шүү дээ. Энэ дэлхийд байхгүй. Ерөөсө жанжин болгон стратегч. За тэгэл нөгөө 10-ын дарга, 100-ын ноён, 1000-ын ноён бүгд стратегч. Энэ тэгэхээр Монгол үндэстний онцлог, шинж, ялгарл бол хүн бүр стратегч байсан юм байна. Одоо тэрийг гээчээд байгаа юм байна. Энийг эргэж сэргээснээр бид ерөөсөө Цэнгэлгийн манлаа болох юм байна л гэд тэрийг нээгээд тэрний энэ онол тогтолсон бас нэг зам болсон. Чингис хааныг судалж явсараад нэг хаалган дээр очисон нэгээл харсан дахиад энэ strategies attitude гэдэг онол байсан. Тэр үеийн монголчууд харуулж сураагүй. Математик олимпиад аваагүй ш. Орос англи хэл байхгүй. Тооны ухаан мэдэхгүй. Тэгтээ дэлхийг эзэлснийг бид мэдээд байна. Тэгвэл юу юм чинь? Стратегч л байсан юм биш.